За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Энэ бол The Cakes podcast. Энэ бол The Cakes podcast-ийн анхны шүн. Анх удаага золоотой хийх гэж байна. Cakes. Би ч гэсэн анх удаа цээгтэйгээ The Cakes хийх гэж байна. За тэгээ бит хоёрыг үзэж байгаа бүгдээрэнд нь энэ орой өдрийн өглөөний мэндийг хүргэе. The Cakes podcast яг одоо эхлэх гэж байна. Тэгэд подкастаа эхлэхээс өмнө бит хоёр бас та бүхэнд яг ямар утга учиртай шоу хийх гээд байгаа юм тий. Тэрийг бас эхлээд тайлбарлая. Ер нь бол The Cakes podcast-ыг бит хоёр хоорондоо ярьж агаад илүү entertainment, funny, хөгжилтэй зүйлүүдийг хүргэхийг зорж эхлүүлж байгаа. Ерөнхийдөө The Cakes бол яг цэгийг хэлж байгаа шиг entertainment, хөгжилтэй, fun тийм болохоор амар сериозны бүрдээ мэдлэг цуурлсан тиймийг үзмээр бол золоо шавыг үз. Тийм мэдлэг үзмээр байвал өөр юм үзээрэй. Бид нар бол зүгээр амар have fun байх гэж байгаа. The Cakes те одоо гоёамттай тийм нэг тийм шоу байх болно. Тэгээд бүгдээрээ бид нартай хамт байгаарай. За өнөөдрийн сэдвээ бид хоёр зарлая. За өнөөдрийн сэдв юу вэ гэвэл цэгийн бид хоёр тусдаа 10 эмэгтэй хүний мөн 10 эрэгтэй хүний жагсаалт бэлдсэн байгаа. Тэгээд өнөөдрийн сэдв бол хамгийн секси 10 эрэгтэй болон 10 эмэгтэй нэр дэвшигч нар. Бид хоёр яг одоо сонголтоо их гэж байна. Гэхдээ энэ бол зүгээр царай харсан секс авах болно. Үгүй секс ш кекс. Тэгэлсэн ш. Бид нар мөрийн хөтөлбөр харахгүй зөвхөн царай харна. Тийм болохоор та юу анхаараарай гэвэл бид нар бол зүгээр яг өөрсдийнхөө сэтгэлдлээ хэлнэ. Сонгуулийн шийдвэрээ та өөрөө гаргаарай. Өөрөө бодож нягтлж хинт мөрийн хөтөлбөрийг уншаад тунгаагаад сэтгэрээ харин бид нар бол цэвэр царай харна. Тэгэхээр яг сонгол болох өдөр та нар бол тухайн одоо тойрогтой байгаа нэр дэвшигчдийн ямар боловсралтай юу хийж исэн те ямар хүн зөв хүн юм уу буруу хүн юм тэрийг бол та өөрөө шийднэ. Бид хоёрын хувьд бол яг одоо зүгээр л яг нэр дэвшигчдийн зургийг харж агаад энэ сонголтыг хийж байгаа. Тэгээд тэрнээс өмнө хоёулаа яг 10 хүний хүмүүстэй танилцуулахаасаа өмнө бас царай харах талаар ярил л да. Одоо жишээлбэл золоо секс хийхдээ яг царай хардсан юм уу? Би царай харддаг. Юу хардыг? Ягаад гэвэл одоо надад царай харах одоо тийм дайн давш хөрөөгүй байна да. За. Гэтэ яг нэр энэ нэг үйлдэл бол надад бол царай чухал гэж хэлэхэд хэцүү, чухал биш гэж хэлэхэд хэцүү. Би ерөнхийдөө нэг өгзөг харах туртай л да. Тэгэхээр яг араас нь л харах туртай байна. Араас нь л хардаг болохоор. Өгзөгний царай харддаг юм байна. Миний хувьд болохоор яхаа би бас нэг амар царай харддаггүй. Ер нь бол ихэвчлэн би хүний авьяас гэдэг зүйл татагддаг. Тэгэхээр авьяас төрөлхийн байдаг ус бол сурж болдгоо. Суралцдаг баха. Тэгээ төрөлхийн ч бас өгөгдөл нь байдаг байлгүй дээ. Тэгээд мэдхгүй. Яг сайн нэр мэдгүй. Тэгээ би бас энэ 10 сонголт дээр бас хэлмээр байгаа байхгүй. Яг үндэ надаа өөр сонголт үнэхээр олдохгүй байсан шүү. Би жоохон бас юмтай хөөхөн шүү. Нүдэн ч гэсэн гэж. Жоохон бас сэн сонголтууд байж магадгүй хүмүүсээс ирсэн өөр ч юм уу те. Би бас ер нь сонирн шүү. Бүр юу усан комеди дээр нэг хүн бүр бичсэн байсан чинь энэ цолол тийм жоохон тийм маниак перверт хүний тариатай байна гэдэг. За заримдаа ч бас жоохон нэг эйгүү үлдэлээд шүү. За тэгээд та нартаас сонирхолтой байгаа бол үргэлжлүүлээд үзээрэй. Бид нар бас яг одооноос эхлээд 10 хүнээ танилцуулж эхэлгүй. Эсвэл нөгөө секси хувьд царайтай холбоотой ярих юм байна уу? Би бол юу гэж одоо ер нь бол Английн тийм ишлэл байдаг юу гэвэл the beauty is цаг хугацааны л асуудал. The beauty is in the eye of the beholder. The beauty is in the eye of the beholder юу гэвэл яг нөгөө хүнд гоё харагдчихвэл тэгэл гоё. Гэхдээ би энэтэй бол яг сэтгэлээрээ бол энэтэй нийлж байгаа мөртлөө яг факт юу гэвэл хүн болгоно нэг нөгөө хүнийг хараад царайлаг биш юм уу царайлаг бидгийг мэддэг угаасаа. Тий одоо ингээд дурлчих юм бол амар царай муутай хүнийг ч хөөрхөн болгоо харч чаддаг штэ одоо нэг гачин царайтай юмд те дурлцаад хүмүүс харчаад наа чи ямар амар гачин царайтай ингээд надад бол хамгийн хөөрхөн харагдах боломж хүртэл байждаг те. Ер нь гэхдээ
зүгээр миний бодлоор тэгж удаад идэв ш нэг тийм амар царайлаг амар гоё залуучууд бас жоохон яач юм шиг тий. Нөгөө юунда хаа. Би бас юу анзаарсан бэ гэвэл одоо жишээлбэл байглаасаа арай тийм царай багттай төрсэн охтууд бол ер нь нөгөө ажилдаа бол царайлаг охтуудаас бол илүү сайн байдаг, илүү хичээдэг, илүү матришгүй. Тэгэл би юм жоохон царай муутай юм уу тий. Тэгээ манд чинь бол бурхан царай өгөөгүйч өөр юм гсэн. Ойлгож байна. Нилэн гайгүй евроос ай зөксөн шиг байна. За тэгээд идэвлээ жагсаалт руу орцгоё. За жагсаалт руу орё. За чи эхэлж. За. Чиний number 10 хин юм бэ? 10. Би бол нэгдүгürt эрэгтэй хүмүүс сонгосон байгаа. Би эмэгтэй хүнийг сонгосон байгаа. Та нар хэрвээ эргэлдсэн бол тэг цэвэр яг straight тэгтээ яг үндэ бас ингээл хамгийн төсөглийн байрыг сонгох бол амар хэцүү байсан. Бүр баг аргагүй ирэхэд сонгосон байгаа. Тэгээд энэ бол баяр цогт гişүүн байгаа. Баяр цогт 10 туу. Нөгөө сангийн сайд харин би 10 туу. Тий 10 туу. Үгүй чи дээр нэг гэж бодсон юм. Би дээр нь үгүй цаадах чи харж яваа штэ одоо. Бас ингээ хурцлээ нэмэгдэж жоохон хөшөж. Би минь амар те спиртлэг биш спортлог. Мэдгүй би нэг тийм амар боди моди дуртай биш. 50 настай мөртлөө нэг тийм дүж мөчтэй шиг харагддаг штэ баяр цогт. Тэгтэл мэдгүй миний 10 дурсан. За 10 дурсан. За тэгээд сангийн сайд болохоор бас дэжгөө. Бас царайч гайгүй бас санхунч гайгүй бах тий. Харин доотх нь ямар юм бол. За энэ асуудал нууц хэврэлтлээ. Энэ оюутлын гэрээ шиг нууцлагдсан байгаа. Тий. Тэгээд цаа чин бас олон асуудалгүй нэг юу ячаа дараа нь мартчих бах. Дансантах мөнгөө мартаад тийм. Дараа нь олон 7 юм ярихгүй. За миний 10 дугаар байранд байгаа хүн бол Мегмарын ариун туяа. Тэгээд энэ эгч маань бол би яагаад сонгосон бэ гэвэл ер нь бол яруу найрагч зохиолч үлдий төгс шиг тийм төстэй нэг зураг байсан. Би тэг үлдий төгс амар тийм дуртай, номын унших дуртай. Тэгэхээр чи царайнаас өөр юм орох гээд шүү дээ. Тэгээд яг нэг тэр үлдий төгс шиг адилхан царайтай байгаа. Тэгээд энэ ариун туяа ягч надруу зургууд нь ингээ харангуут нь амар тийм одоо леди нэг хатагтай шиг надад харагдсан. Яг нас нь явцсан шиг. Энэ дэр бас нэг тайлбар хэлье. Бас энэ бол зүгээр энэ фан шоу байгаа. Тэгээд гэр бүлтэй ч юм уу те одоо янз бүрийн хүний нэр төр талдах гээгүй зүгээр л энэ бол зүгээр хөнгөн хүлээж байгаа. Бид нар бол зүгээр одоо өөрсдийнхөө төсөөллөөр хэлж байгаа тийм хүн бол гэр бүлтэй байж болно. Эсвэл те синглж байж болно. Гэхдээ бид нар бол зүгээр яахгүй штэ гэж. Зүгээр одоо төсөөлж ийн. Угаасаа тийм юм болохгүй штэ. Тий. За 10 дугаар байр чинь ингээд Мегмарын ариун туяа. Зүүхэн намын тэгээ бас Японд мундаг багш юм байлээ, докторийн зэрэгтэй. Чи хинтай үзэх дуртай яв гэж. Сайхан чи бүр нэг амар мем яваад байсан штэ. Мем. Дорнод хинти юу? Дорнод хинти чи бас тэрийг харсан уу? Харсан. Дорнодыг порнод ингэнгүүтээ ёо хинтай. За Японд боловсрал эзэмшсэн байна. Бас тэгээд нэлээ их юм үтсэн бах те Японд гэж юм. Харин Японд олон жил амьдсан болохоор би бас яг тэг нэг Япон эмэгтэй шиг бас дуугарт юм уу тийм фантази байсан. За номер 9. Ариухан л байгаасаа. За номер 9 болохоор Дорж Палам гэдэг хүн орсон байна. За би зургийг хараадах одоо нөгөө бичснээ нөгөө зургийг харахгүй болохоор Dick pic гинөө. Face. За жоохон настай даа ах уу байсан байна. Окей. Тэгээ бит хоёрын яг энэ сонголт юу ахгүй. Би нөгөө илүү дэлгэрэнгүй ерөөсөө шалгаагүй. Ерөнхийдөө бол Go үзгийн мен дээр сонгуулгдсан нэг юм тустай юм юу үүссэн байгаа. Категори үүссэн. Тэгээ тэн дээр бүх нэр дэвшигчдийн аль тойрогт нэр дэвшиж байгаа ямар одоо боловсралтай гэдэг юмнууд нарсан байсан. Эндээс зургуудыг харж байхад энэ магадгүй зурагч нь сайн байсан байж болно шүү дээ. Photoshop нь гайгүй байсан байж магадгүй. Гэтэ ямар ч байсан эсгээр Дорж Палам гэх шинэ нэвслийн ийм нэг ах хүүг сонгосон байна. Тэгэд шинэ нэвсэл бит хоёроос шинээр эвсэх санаатай. Эвсэлтэн
За чиний 9. За миний 9 бол энэ бол Баатаржавын мөнх соёл энэ бас зүүхэн намын бас ер нь бол би бол бэлгийн хайцанд орох зүүхэн гэж бодсон л доо. Зүүхэн мөнх соёл Баатаржаа аль зургийг аль энэ. За. За одоо та нарт бас зургийг харагч аа. Энэ хүүхнийг ихчиг энэ хүүхэн ихчиг маань яхаа сонгосон бэ гэвэл нэгдүгээр зүүхэн нам. Зөв. Тийм болохоор дөнгөж шинээр гарч байгаа хүн дээрс мэд юу амар тийм за юу гэж хэлдэг юм бэ? Ямар ч гэсэн надад бол жоохон нэг хоорны харагддаг. Надад тайран тийм жоохон тийм тэ бас нэг таринд нь бас гоё секс хийчмээр ихч байна гэж харагдсан л да. Чи ер нь октодын зэрэг хараад тэгээд гайгүй хийчих юм байна гэж мэддэг юм уу? Гэхдээ тэрийг мэдгүй ч чинь зүгээр. Тэр чинь ямар одоо тэ зүүн бэлэг байгаа биш. Зүүн бэлэг бол байхгүй гэхдээ ингээ харангуут надад нэг тийм гэхдээ хамгийн гол нь юу гэвэл яг одоо энэ нэр дэвшигч нарыг маань одоо мөрийн хөтөлбөрийг нэх уншихгүй зүгээр яг зүгээр яг цэвэр одоо гоо үзмжийн одоо сэрлэхэр хөдлөх үү миний сэрлэхэр их хөдлөх үү тэр талаас нь харж байгаа болохоор ингээ зургийг ингээ харангуут нь яалчгүй надад ч төсөөлөгдөд байна. Чи яг энэ зургийг харсан ингээд ангаагаад байж байгаагаар төсөөлөгдөд. За 7 дугаар байрлал орох уу? За 7 дугаар байрлал орё. 8 штэ. 8. За нэг залуухан нэр дэвшигчийг сонгосон байна. За энэ нэр дэвшигчийн хувьд болохоор яг уу ер нь бол яг нэр дэвшигч дундаас ингээд сонгоход бол сонголт айгүй хэцүү байсан. Ягаад тэгэхээр ихэвчлэн бас нөгөө нас нь нэлийн явцсан хүмүүс байгаад байна. За залуу нэр дэвшигчдээсээ ерөнхийдөө болвол 1 2 3 дугаар байранд их оруулахыг хичээсэн. Тэгээд энэ 8 дугаар байранд орсон залуу маань бол харцангуй залуу хүн байсан. Мөнх тулга гэдэг хүн байна. Жохон нэг юм яг зураг нь бас яг нэг тийм гайгүй тэгээд жохон бондгордуул байсан л та. Гэхдээ би уг нь их бондгордуу хүн бас. Царай мараа нь ер нь нүдэн дулаахан тийм номын жохон нэрди талтай юм шиг тий. Тэгээ энэ зураг нь бас дэжгүй харагдсан. Тэгээд яг вэ нэг 8 бол. Тэгээд манай нэр дэвшигч мөнх тулгынх нь одоо тий. Би нэрэнд нь бас болж байгаа байхгүй тий. Мөнхийн тулгаад бэживэл бас гэж. За миний номер 8 бол Шарав Дэмбэрлийн инх тул. Нэг зураг бол гоё зураг байна. Нэг зураг бол гоё. Хамгийн гол нь яг дийлэх тэгээ бас нэг авштай юм гэвэл яг энэ сонгуулаар нэр дэвшиж байгаа 20% дээш нэмэгтэй хүмүүс байгаа тийм гэж би нэг мэдээлэл уншсан юм аа. Тэгээ чамд бас сонголт айгу олон байх шиг байсан. Сонголт яг харьцуулах юм бол эрэгтэйчүүд илүү их байгаа. Нэг 75% нь эрэгтэйчүүд байгаа. Тэгээ би энэ инхтол нэр дэвшигчийг маань яагаад сонгосон бэ гэвэл хамгийн гол нь зургийг ингээ харангууд нүдэн дулаахан дээрээс нэмээд мейкап маш бага хэрэгэлсэн. Тэр надад маш их таалагдсан. Тэгээд хатсан нэг тийм одоо тийм ариун хайрламар хайр төрсөн. За хайрламар тийм ихрийхэн зөөлхөн тийм юм хиймэр юм шиг тий. Нэг тиймэрхүү л төсөөлөгдөж байна. Тийм амартай хэрцгий ихгүй зүгээр амар зодож тэгсэн чинь амар ташуур бариад явж байгаа. Тэ яг зүгээр нэг хийснийхаа дараа хоёулаа тийм сонгох гэж. Би үжсөж ингэж хоёулаа битээр штэ ингэ жишээлбэл зүгээр ингэ төсөөллийн ертөнцийг ингэ хийчих юм бол дараа нь хоёулаа тэрвэрлээд уйлаалаа. Гарчлаа. Нэр дэвшээд гарчлаа гэж. Энэ би орчлоо. Харин миний орчлоо. За 7. За 7 гэдгийг тооч нөө. Их гоё тоо шүү дээ одоо 7. 7. Одоо болоо. Энэ дээр болохоор би зүгээр ер нь яг ингээд нөгөө айгүй их олон удаа ингээ энэ хүнийг ингээд харсаар байгаад ингээд нүдэнд дасал болцсон байх гэж бодож байна. Тэрнээс амар царайлаг гэж биш шүү за гэж. Долгион ахыг оруулсан байна. Долгион ах уу? Тий. Одоо манай ах чинь олон хэл устай тий. Нэвтрүүлэг англи манглаар хөтлөө тий. Тэгэхээр хэл нь бас сайн байж магадгүй. Тэгээ яг 7-гийн тоон дээр оруулж ирсэн.
Ингүүд нөрөө дол гэдэг тийм. Долгион. Нэг тийм Долгион. доллоо тий. Долгионтэй. Sorry. За миний долоо бол пүрэв хүүгийн сэрэнд орж. Зургийн. Гэтэ юу энэ зураг нь гоё зураг ягаад гэвэл амар тийм амар эмгтээлэг зураг авахулсан байгаа. Тэгээ ер нь залуухан нэр дэвшигч юм байлаа. Халуухан залуухан өмнө телевизийн сурвалжлагч байсан юм болохоор бас ярианы чадвар сайтай юм байлээ. Надад хэл зааж өгч магадгүй. Надад хин түргэн хэлээ. Манай залуугийн 1000 мөнгө. 1000 мөнгө бэлгээсэй гэж. За тоглосон шүү. За би арай хитрээд тах шиг энэ. Жохон өөрийгөө даръя. За 6-аар орох уу? Өөрийгөө дараа нь өөр хүн чамайг дарна. Тийм. За 6 дугаар байранд болохоор нөгөө алдартай ахыг оруулсан байна. Хоёулаа түрүүн зургийг авсан шүү дээ. Тэгээ энэ нь бол яг бас амар зэрэлэг биш ээ. Sorry. Зүгээр ерөнхийдөө яг энэ нэр дэвшигчд дундаа бол байгаагаас 6-ад орж байгаа шүү тий. Тэгээ бас энэ хүнийг айгүй олон удаа нөгөө сошиал медиа зурагт мөрөгт эднэр их харсан байна. Нэр кэшлэг ах шүү дээ. Тий. Хасуурын ган уяг орсон байна. Хасуурын. Орондоо хусуурын ган уяг. Гэхдээ ерөнхийдөө яг нэг тийм эр хүн шиг нэг юм нэг мужик ч юм уу юу юм те нэг тиймэрхүү vibe нэг ингээд жоохон мэдрэгдээд байгаа мó хайшин те тэгж санагдсан. Тийм учраас энэ нүнийг одоо 6 дугаар байранд оруулсан байна. Тэгээ чамд гэхдээ тийм сахалтай ирчүүд ихэр таалагддаг бай одоо тий. Гой өөрт нь гой зөксөн байвал бас зүгээр тэрнээс биш хастаа сахал муухай зохоо гэсэн юм бол байхгүй шүү дээ. Зүг. Чи яасан сахал оруулах гэж байгаа гэж. Би сахал уруулмааргүй байна. Би сахал суулгамаар байна. За. Уу сахал нэр нэг ишгээс нэг хитгэн ус ургаад байгаа. За. Ууг саримс тэрхүүд орохтой шүү. За 6 дугаар байр явчихад байна. За миний 6 дугаар байр бол Батагийн хаан цэцэг гинэ. Тэ манай Батагийн биш шүү. Батагаан цэцэг. Ганц цэцэг зурган дээрээ бол амар тийм цагаахан гоё нэмсгэлсэн. Гоё тийм офисын бас нэг офис секс гэж мэрж юм шиг тийм гоё санагдсан. Би ерөөсөө офист ажлын газар секс гэж үзээгүй. Чи үзнэ үү? Тэгтээ энэ манай ажил биш байсан. Нөхрийн ажил байсан. Нөхрийн ажил. Sorry нөхрийн ажлынхан гэсэн. Нөхрийн ажилд ажил өрнжээ. За дараа нь хоёулаа өөр сэдвүүд дээр бас юм эвгүй газруудад хийсэн талаар ярих хэрэгтэй юм байна тий. За. Дараагийн дугаарыг үзье. Хадгалчихъя. За номер 5. За номер 5 дээр болохоор ямар сонирхол оруулсан бэ? За бэжэр би бас жоохон юмтай хүн шүү. Нэр нь Дамдын ям гэсэн байна. За. За зураг нь гайгүй л байгаа. Залуухан байна. Тий. Залуухан тэгээ нөгөө юм зогсолт нэг тийм яг нэг нам юм биш те нөгөө зүгээр нэг их хөрхөн модель шиг юм шиг те. Сайхан босоо зураг авах болсон байна те. Тэгээд ер нь яг хаа эрэгтэй хүний хувьд одоо ингээд царай гингууд хүмүүс царайлаг гэхээр амар хөмсгтэй амар давхраатай нүдтэй ч юм уу тэгж төсөөлдөггүй байлгүй дээ тий. Одоо мэдхгүй одоо хүний нүд өөр ах надад бол за энэ Дамдын юм бол 5-д орсон юм байна. Дархан уул амигт нэр дэвшиж байгаа юм байна. Монгол ардын намаас. Түүний доотх нь дархан уул. Минийх бол харин зайсан толгой. Тэгэд энэ хүний мэрэгжлэн гэсэн чинь судлаач гэсэн. Тэгээс олон юм судалсан байх гэж найдаж байгаа. Йоо. Тэгэд би ч бас одоо бас судлал бас судлаач хүнээс судлал илүү хурдан олон мэдлэг олж авах юм байна. Судлуулаад уу? Тий. Бүр За чиний 5 дугаар байр. За миний 5 дугаар байр бол Балжин нэмийн баяр сайхан.
Оо, наадах би Instagram дээр харсан шүү. Энэ ихтэй шууд Наа чинь яагаад нэгт ороогүй чи. Тэг шууд ингээ харангууд харцаар нь энэ бол амар орондоо бол маш гарамгай ер нь тэгж надад харагдсан. Нэг тийм нүүр бодолт эсвэл нөгөө яг ийм хувцлалт, стил, имиж, яг эмгтээлэг байдал эднэрээр бол би Instagram дээр харчаад ингээд дагаад амар над эмгтэйч юм. Би баг энэ хчиг хараад шууд нэг дунд шууд юуны гадаад дууны үг орж явах хүчээ. She's a bad bitch. Масаа тэр харцсан угаасаа зэвүүн л харагдаж байна л да. Тэгж яан ялчгүй. Би ч гэсэн бас эмгтэй юмсан. Тийж. Гэтэ юу энэ ихч хүүхэн маань юуны бас PR-ийн доктор зэрэгтэй юм билээ PR. Би бас ингэж PR-ийг хийж байна л. Nice. За номер 4. Номер 4-т болохоор за минийх бол Shark ах маань орсон байна. За тэгээд амар төвшөө ах орсон юм байна. Ганнибал тий. Ханнибал байх үү. Тэгтээ идэж мэдээд үү? Ханнибал. Shark ахих бас Shark гэж магадгүй. Тэгээд бас стил нь ч гэсэн их хөрхөн. Одоо дончтой шүү дээ. Тийм, одоо энэ царин ч гэсэн надад айгу таалагддаг. Тэгээд тийм язгууртан царайтай тий, ер нь нэг л цаанаасаа л нэг ихэмсэг те нэг тийм тэгсэн мөртлөө ингээд яг зүгээр ингээд одоо нэвтрүүлэг инээтрээ story ингээд харж байхад бас их ингийн дөө те надад бол таалагдчихэв. Тэгж Гэтэ би чам шиг тэгж амар гүнзгий төсөөлөг байгаа шүү. Тийм үү? Тий. Одоо төсөөлөх. Тий. За та нар гайхч болно ягаад энэ хүнийг нэг тавиагүй вэ? Ягаад гэвэл тавиагүй болохоор. Зургийг хараад тавиагүй болохоор. Чи бүгднийх нь зургийг харж байгаад үзэхгүй байсан. Хин дээр хамгийн кайфтай байх вэ гэж. Харин тий. Яг хөсөд дормгоо та тэгээд та. Карантинда бүр 21 хоног 21 өдөр болгоно нэг зураг. Өдөр бүр өөр. За 4-р байранд би манай гэнэ. 4-р байранд энэ бол П Анужин. Ер нь Монгол тулгтны 100 эрхмийн хөтлөгч. Монгол тулгтны 100 эрхмийн хөтлөгч. За тэгээд бас цагаан хоол одоо мацаг барих зэрэг те эрүүл хооллох, залуужих, эрүүл инх байх талаар айгүй их одоо ярьдаг. Анужин маань 4-р байранд орсон юм байна те. 4-р байранд орсон. Ягаад орлсон бэ гэвэл өөрийгөө амар энэ дээр амар тийм зөөлөн харж байгаа нэг зөөлөн амар тийм бүр эмгтээлэг. Гэтэ яг энэ тачаангу зураг тачаан одоо тийм секси хоорны биш зүгээр эмгтээлэг тийм дууцсан. Тиймэрхүү юу. Гэтэ ер нь Анужингийн хувцлалт эднэр бол саг штэ ер нь. Тийм гоё хүүхэн штэ. Саг. Яаж юм аниалах вэ? За дараагийн байрлал орох уу? Тэгээ 3. За та нар уудаг байгаа үстэй тий. Одоо топ 3 байр эхэлж байна. Хүмүүс нь бүр дээ зарим сонсож байгаа хүмүүс нь паузлж байгаа очоо нойллоо. За 3-р байранд болохоор миний сонголт болохоор бас хүмүүс амар гайхаж магадгүй. За би зургийг хараад тахыг тий. Яг бүгдийг нь яг сайн мэдгүй нэ. Гал одрах гэдэг юм байна. За гал нь мөнх бадраас. Энийг бүгд мэднэ. Энэ 3-т орсон юм байна. За манай үзэж байгаа хүүхнүүд бол магадгүй энэ залууг нэгт оруулах байсан баг. Миний хувьд бол нэгт бол арай биш. Энэ бол яг 3 авцсан. За окей яг иймэрхүү зэрэгтэй хүмүүс ямар идэг вэ? Бүр муухай хэрэг минь гал бадрах маань те. Бас ал бадраагаад. Үгүй наач одоо бүр үнэхээр бадраах гэдэг байгаа заяа. Одоо ямар сайндаа ингээд сошиал медиагаар хүмүүс чинь хүүшээ манаа тойрогт нэр дэвшгүй яасан юм бэ? Аль тойрог юм бэ? Ямар царайлаг юм бэ? Энд хідэн чудаа саналаа өгсөн яах вэ? Тиймэрхүү комментууд амар их байгаа байхгүй. Тэгээ би нэг хальт нэг бичлэгийг харсан чинь нэг талбай дээр ингээд ярилцлага өгч ирсэн. Масктай ингээд ярилцлага өгч ирсэн. Маск авчих уу? Гэж царайг харуулах гад бүр өөртөө бүр царайнда бүр амар итгэлтэй залуу байлээ. Тэгээд энэ бол яхаа бас олонхынхаа жишгийг дагаад ер нь царайлагд бол орно. Энэ бол ялтчгүй царайлагд орно. Тэгээд яхаа бас нэг иймэрхүү царайтай хүмүүс ямар үйдэг бол те бас.
Тэгээ бас нэг тэгээ царайлаг гişүттэй байвал бас гадаад мадад явахад бас гоё шүү дээ. Тэг яг одоо сүүлийн нэр дэвшигчдүүдийн хувьд одоо энэ хил устай залуу одоо боловсралтай тийм хүмүүс бас энэ жил их гараасаа гэж би бол айгүй хүсэж байгаа. Одоо дандаа л нөгөө нам одоо багаар нь сонгомонго биш те. Одоо бас нэг боловсралтай гадаад мадад очиод нэг ихтгэл тавьчихад ядаж хил мэл нь хугарчихгүй хүн шиг те. Тийм хүмүүс байвал сайтайхан л юм. Харин тэгээ сонгуулийн дараа бас сонгогдчихгүй юм бол тэгэл сингл бол би бас чад бичнэ. За тогтож миний 3 дугаар байр бол Гисрийн Эрдэнэзул бас Японд боловсрал эзэмшсэн тэгээ бас амар залуухан нэр дэвшигчин байлээ. Ингээ харангуут яг тийм Japan сурж исэн гэдэг нь мэддэгдээд тах юм тий. Японд яа гэхдээ Японд байгаа гэж мэдэж байгаа мөртлөө бас wax хэлгүүлсэн гэдэгт найдаж байна. Бас too Japanese байж болохгүй шүү дээ. Too Japanese биш хаа. Царайг нь харахад л ер нь их гөлгөр тийм харагдаж байна. Амар гоё харагч байна. Makeup баг байхгүй юм шиг те зүгээр нэг чи ер нь амар too much makeup-д дургуун байна тий. Би хитрхи нүур бодолтод бол үнэхээр дургуун. Бүр хоосон байвал гэж. Хоосон бол надад таалагдсан л да зүгээр. За өнөөдөр зүгээр юм байна. За хоёрдугаар байранд болохоор би бас аягүй сониун сонгосон. Та нарт бас сонин байж магадгүй. За ах маань бол нэлээд бас насны явж байгаа байрын ах байгаа тий. Гэтэ энэ надаа хамран таалагдаад. Тэ царин гайг оос тий. Энэ бол үнэхээр кул тий. Үнэхээр кул харагдаж байна. Яг тийм нэг мужик тий нэг тийм юм кул царайлаг доо харагдсан. Тэгээд хоёрдугаар байранд болохоор Тордын гам болт гэдэг нэр дэвшигчийг бол сонгосон. Бие даагч. Тийм бие да тий. Бие да гэдэг бас байгаа шүү дээ. Энэ ах маань бол гоё ах байлээ. Алтан дор. Хол бас ширүүн үзэж байгаа. Алтан дорн гэж мэдгүй чи тий. Тэжилсэн үү? Ингээд тэгвэл яах юм намайг гэж. Алтан дорн мэдгүй. Ихтэй гурилдахгүй байх та тий. Нилээ ноцтой үзэх байх гэж би болоод байна. За чиний 2 дугаар. Миний 2 дугаар байр бол Чинбатын ундрам. Тэгэнгүүт амар харамсалтай нөхөр хоёр хүүхэдтэй билээгүй юу. Тэгээ амар энэ зурган дээр амар бас эмгтээлийг харгаж байгаа офисын хувц хүмүүссэн. Тэгээд суулт муулт нас бас хөрх мэн. Одоо чи наад хувцсын ингээ байхгүйгээр ингээ төсөөлвөл. Тэгээ амар эмгтээлийг харж ин. Тий, нэмсэглээд нар нас гоё юм байна. Ерөнхийдөө тийм секстэй холбоотой ямар ч юм байхгүй зүгээр тийм одоо тэгээ гоо үзэмжтэй одоо Playboy-ын зургууд байдаг шүү дээ эмгтээчүүдийн тэр чин одоо тийм садар самуун юм байхгүй зүгээр ерөнхийдөө нүдийг баясгаж байгаа байхгүй юу? Сайхны өмнө харц буруугүй гэж те. Би тэгтээ одоо яг ингээд нөгөө номер 1 сонголтын дээр ирсэн чинь жоохон эргэлтчлээ. Би баг 2 номерынхаа үнийг 1 номерт оруулах хэрэгтэй байсан байж магадгүй. Тэгтээ яг анх бичснээрээ яг хэлчихэ те. 1-р байранд та бидний хөвсөл. Чи бит хоёрын хөвсөл. Мэждийн толго гэдэг залууг сонсон байна. Тэгээд миний сонголт ерөөсөө дандаа толго байгаа. Тэгээд яг залуу бол дэжгүй. Тэгээ бас яг 2 дугаар байранд орсон хүнээ болох юм бол илүү залуу юм байна. Тэгээд надад бол таалагдсан. Тэгээ наа чи амар сариалаг залуу нь яагаад гэвэл тэр юу ирүүнд амар эргэжтэйдэг. Энэ минь амар. Энийг чи юу гэдэг лээ? Юуны яс гэдэг лээ? Ахт юу гэдэг лээ? Ирүү. Шана. Тий, шана. Шана нэм өргөн. Тэгээд хамар дайжгүй, нүд дайжгүй, хөмсөг дайжгүй. Уруул нь бас нэг тийм нимкэн ч биш амар бамбар зузаан ч биш ерөнхий боломжийн. Нүүрний хэлбэр бас дайжгүй, өвсний засал дайжгүй, чихэн. Ер нь аль дайжгүй залуу юм. Амар царайлаг хүн байна. Тий. Тэгээ энэ залуу 1-р байранд орсон. Тэгээд тулгах бах. Тэгээ энэ залуу бас тийм нэг тийм амар смути зөөлөн дүү бас биш санагдаж байна. Ер нь мэдлэгтэй мөртлөө тийм бас шийдэмгий тиймэрхүү санагдаж байна. Яг л над шиг л байна.
За зоологийн number 1. За миний number 1 бол Баатрин ламхүү. Ламхүү. Энэ хаарц марцсан бүр яа итаг. Бүр их ч чамайг янзлаа шүү. Энэ тийм хацтай байхгүй тий. Бүр энэ ихч гэж юу нэг тийм их харагдахгүй байна. Йоо гэхдээ энийг харангуудаа би пүүх. Йоо энэ жинхэнэ яг миний номер 1. Миний номер 1 гэж мэдсэн л дээ. Шууд өөр сонголт байхгүй. Энэ бол миний номер 1. Энэ зургийг би хараад шууд тэр 0 орсон байгаа гэж. Шууд залтааргаа гараа илээ. Гэж ярихгүй. За тэгээд бид хоёрын яг энэ жилийн сонголт нэр дэвшигчдээс хамгийн секси бид хоёрын хувьд секси царайлаг хүмүүсийг бол сонглоо. Тэгээд энэ бол ямар нэгэн байдлаар сонголттой ямар нэг холбоогүй хүний нэр төр таалт хинч биднэрт мөнгө өгөөгүй. Энэ бол ямар ч захиалга байгаагүй. Энэ бол тэ надад хамаагүй одоо хамаатай гэхгүй. Тэгээд та нар бас нэг яг одоо нөгөө go-go-ийн тэр нэг категори руу ороод нэр дэвшигчдийн бүгднгийнхэн зургийг нэг гүйлгээд хараарай. Зургийг хараад комментэн дээр бичээрэй. Өөрсдийнхөө топ 10-ыг бичээрэй. Тэгээ топ 10 эрэхтэй нэр дэвшигчээ бичээрэй. Топ 10 эмэгтэй нэр дэвшигчээ. За та нарт 10 арай олон байж магадгүй. Эсвэл топ 3. Тэгээ топ 3 бичээд бас бид нар бас хармаар байна. Ямар хүмүүс нь царайлаг байгаад байна. Тэгээ энэндээс бас миний бодлоор тэгж удаад байхгүй. Яг ямар тойрогт ямар хүмүүс нэр дэвшээд байгаа хүмүүс бас нэг мэдээлэл авчин тэгээ тэндээс тэгэнгүүтээ магадгүй өөрийнхөө тойрогийг илүү нухацтай хараад гэхдээ яг кекс их гэж юм шиг царайг нь харах биш. Өөрийнхөө тойргийн боловсрал хүн ямар хүн байна тэр эднэрээ сайн хараарай тий. Гэхдээ энэ хүн царайлаг байгаа болохоор би нэг сонгож байгаа гэвэл энэ бол ер нь бол имгэнэлтэй зүйл шүү. Кексийн хувьд бол кексийн хувьд бол энэ бол зөв. Гэхдээ яг сонгуулийн үед бол төр барих хүмүүсийг төр барих яг хоо өөрийн барих хүмүүсийг бол сонгохд бол царай харна. Гэхдээ төр барих хүмүүсийг бол яг мэдлэг боловсрал хүн чанар ясвартхон тэр юмыг харах. За тэгээд та бүхэн таалагдсан бол бас share хийгээд subscribe хийгээд лайк дараарай. Тэгээд шенгэ share сангасаа хийгээрэй. Тэгээд бид хоёрын анхны подкаст та бүхэнд хүрлээ. Үргэлжлээд маш олон сонирхолтой хөгжилтэй зүйлүүдийг хүргэхийг хичээнэ. Тэгээд хэдхэн минут та бүхэн бас хөгжилдөж чадсан бол баярлаа. Дараагийн дугаар хүртэл уулзъя. Баяртай.